За энэ MFTV-тэй үзэж орсон чи их олон хүмүүс над руу их чат бичиж гин. Бас тэг олон хүмүүс үзсэн юм шиг байна. Одоо дуудаж бас үзсэн юм байна. Энэ Fantastic Production-ы жүжигчин Барса миний бичлэгийг бүр шеэр хийж мэйгэл миний фэн юм уу хаашаа. Тэг юуцсан өөрлөө нэг залгаж үзт юм уу? Залгангаа нэг минь бидний гэж бодоод байна. За залгаж үзнэ. Бано. За сано. За юу нөхшөө? Юу вэ? Тэр нөгөө MFTV-тэй үзсэн үү? Үзсэн. Би алдгаа үзтээ. Яг чиний хэсгийг үзээгүй. Эхлүүлээд орчихсон. Тийм үү. 10 сарын 31-ний орой баярын орой гэр бүлээр үзэх санаатай байна. Тэгвэл гоё штэ. Ер нь MFTV-тэй үзээгүй ч одоо хүн биш болчиход байгаа юм шүү дээ. Өгшөн нарийн нэг ажил ярих гэдэг. За. Би ч одоо өөрөө маркетингийн чиглэлээр ажилладаг хүн сайн бас нэг кинонд тоглолоо. Шууд одоо жүжигчний карьер руу одоо ойрхон гараа ширүүхэн дээр чиг гэж бодоод байна шүү дээ. Тэгээд болж байгаа юм уу те? Тийм. Тэгээд болно шүү дээ. Чин хүн хүссэн бүх юм хийж болно шүү дээ чинь. Тэгээд гайгүй карьертэй явж байгаа дээрээ гайгүй продакшн руу орчих гэж бодоод одоо фантастик ч одоо Монголын одоо номер 1 л продакшн шүү дээ, тийм ээ. За баярлалаа. Тэгэж ойлгодогт баярлалаа. Тэгээд фантастикт жүжигчин авах болов гэж асуух гээд. Манай дөө? Тийм, би ч одоо тоолч морчийн лутаг төрийг би одоо бүтээч юм болов гэж бодоод байгаа шүү дээ. Бас боддгоо л бодол ир хүнд тийм. Тэгээд өгшөө нэг юм асуучаа. Тэгээд танаа нөгөө найруулагч Тамира намайг үдсэн болоо тэр MFTV-тэй үчиг харсан болоо гэж асуух гээд. Үдсэн баг. За. Юуцэн тэгээд та хэд ярилцаа тэгээд над руу хариу өгчихгүй юу те? Тэгээд юу вэ л та хөө? Чамаг яг бид нэр ярилцаад ингээд кино минодо тоглож болохгүй юм байхгүй. За. Олон бүэнтэй ярихтаа нэг чамаг нэг тийм жоохон нэг амнаас нь үнэр танартай гэл хөл гарнаас нь үнэр танартай гэл байх юм байлээ. Тэр бас хэцүү л дээ. Ер нь бол сайн явж байгаа нэг бол одоо тэгэл доош нь дарах гэж үзэн шүү дээ. Тэр нь ерөнхийдөө юм давсалж ярьж байгаа хүмүүс. Тийм ховж янз бүрийн ховж гардаг. Үнэн. Тэгэл олон танилаа гарч одоо тэгэл чи өөрөө мэдэрч байгаа. Харин тийм ээ. Тэгэд хэцүү. Хүмүүс чинь гадар их очсон тэгээд сүхүү явж штэ нөгөө зураг хөргөө даруулъя гэд тэр нь айгүй ер нь төвөгтэй байлээ. Эхлээд дуртай байсан юм аа. Тэгээд сүүлргээ жоохон тэгээд төвөгшөөгөөд байгаа. Тий. За. Яагаад энийг гэдэг юм бэ өгшөн? Зүгээр энд нэг юм уншиж байгаа бидний төлөв. Адилхан л одоо урлагийн хүмүүс болж байгаа. Ерөнхийдөө би урлагийг бол ойлгож байгаа. Урлагч нь ерөнхийдөө бол хагас сэргижилтийн байдалтай явдаг. Ер нь нэлийн диктатуртай. Тэрийг би бол ер нь хүлээж авч чадна гэж бодоод байгаа. Ойлгоно. Тэгээд бас нэг юм ярих гэдэг. Хоёулаа чи ерөнхийдөө хөдлөгч хийдэг штэ. Хөдлөгчүүд надад бол багтаад байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө хоёулаа нэг партнерлоод би хөдлөгч гээд нэг эвент дээр нэг хамтдаа явуул яадаг юм бол гэж асуух гээд харин тэр талаар. Хоёулаа хамтраад уу? Тий. За чи өмнө юм хөтлөжсэн үү? Би чи яг хөтэ нэг ганц хоёр нийтийн караа гээд нэг найзуудынхаа шинжил минжилийг бол хөтлөөд аваад гарчдгийг. Тэр гайгүй болов гэж бодоод байгаа. 20 морин бол надад бол багтаад байгаа. За. Олон тэгээд гол нь нөгөө үнэрний асуудал нөгөө микрофон гээд хүн амтантай дамжуулна те. За ойлголоо тэгвэл. Хаанаа яваад очих уу гүшөө? Гү яах вэ? Чи явж ирж яах гэдэг вэ? Яг одоо уулзсан ганц хоёр нэг гүрүү шиг пяавал яа гэв. Гүй найз нь ерөөсөө алкогол хэрэглэдэг. Тэгээд Монголд байхгүй байна. Монголд байхгүй юм. За тэгвэл эргээрээ тэгвэл хилээрээ андаа тэгээд очоод нэг гоё кофе мофи. Яагаад инегээд байгаа юм бэ? Гүй ингээд олны төлөвтэй ингээд ярьж байгаа. Надад бас гоё юм тий. За тэгээд өгчнийхөө гинэ тэгээд 31-нд яг он гаргахаар үзээрэй. Тэн дээр би бол ална. Ер нь ямар хуу тоглосон байна те кинон тоглох яаж ийм тэгээд 31-нд үзчихэд баярын өдөр үзчихэд бичиж. Баярлаа. Найзтаа тэгээд урлаг уран бүтээлд өндрөө сандар амжилтыг хүсье. Тэгээд баяртай. За баяртай. MFTV-тэй үзэж баярын контентыг маань үзээгүй байх юм бол яг одоо бүх IPTV болон OTT-гээр хүлээн авч үзээрэй.